Тийм учраас талархлыг зүгээр бид нар үг хэлэм үү ёс төдий болох биш. Харин яг одоо энд байгаа мөрөд байрчуулгын итгэгч нэг бүр өнгөрсөн одоо ирээдүйн бүх цаг үедэд Бурхныг олж хараасаа, Бурхан хэрхэн ажиллаж ирснийг олж хараасаа гэж бас уриалмаар байгаа даа. Уриалмаар байгаа даа. Тэгэх юм бол ямар олон мартсан, оргисон одоо талархлуудыг бид нар олж харж болно гэж бас хэлмээр байгаа. Тийм үү? За, мөрөд байрчуулганд бол итгэгч нарт Бурхан өнгөрсөн хугацаанд бол маш олон үйлсийг болвол тэ нэг үйлслийг тэ одоо үзүүлсэн байдгийг бид нар бас эргэн дуусгах хэрэгтэй байна. Тэгээ бид нар энэ сарын турш энэ зүйлүүдийг одоо ярих болно. За бас одоо цагаа бас бид нар бодох хэрэгтэй. Одоо цагт мөрөд бай хайрчуулсан байгаа учраас бид нар өнөөдөр эзэнд мөргөл хүндэтгэл өргөж байна. Итгэлийн ах トゥ стайгаа хамт байна. Өнөөдөр бас гой бүхэл хоол идэвч байна. Идэвч ч юм уу. Өнөөдөр бас авралын гэрчлүүдийг бас сонсч байна гэдэг нь бол талархал юм а гэж бас хэлмээр байна. Тийм учраас талархлыг та бүхэн зүгээр нэгэн өөдрөг сэтгэлгээгээр харах биш маш олон зүйлээр хэцүү байх уу ч гэсэн Бурхан тусалж ирсэн тэр байдлуудыг бас та нарыг дүгнээсэй гэж хэлмээр байна. Мөрөд бай хайрчуулганд ирээдүй байгаа. За манайхан үйлээд байгаа хүүхдүүдийг та нар ямар нэгэн арга хэмжээ аваараа тий. Мэдээж хүүхдүүдийг тэгж байгаа гэсэн үг бол биш. Ямар ч гэсэн хүмүүс ном сонсож байгаа учраас та бүхэн ямар нэгэн саатуулах арга хэмжээ аваарай. За ирээдүйд мөрөд бай хайрчуулганд ирээдүй байгаа. Тэр ирээдүйд юугаар бий болж байгаа вэ гэхээр алсын хараа, хүсэл мөрөөдөл бас Бурхны амлалтаар дамжуулаад ирээдүй байгаа гэдгийг бас та бүхэн энэ сарын турш дүгнээсэй гэж бас хэлмээр байна. Хэрвээ бидэд ирээдүй байхгүй байх юм бол бид нар ирээдүй цугдрах шаардлагагүй гэж хэлж болно. Шаардлагагүй гэж хэлж болно. Тийм учраас мөрөд бай хайрчуулганд нь болов яв. Бурхны амлалтан дээр, Бурхны үгэн дээр суурилсан ирээдүйд Есүс Христтэй хамт энэ чуулганы бүх итгэгч нар хамтдаа түүнтэй уулзах тийм ирээдүй бүр хүртэл байгаа гэж бас хэлмээр байгаа. Тэгэхээр ах トゥ нар минь ээ та бүхэнд 3 зүйлийг өнөөдөр 3 зүйл талархаасаа гэж хэлмээр чуулганы итгэж нэг бүр. Нэгдүгээр нь та бүхэн өнгөрсөн цаг хугацаанд Бурхны хийсэн тэр ажил үйлсийг тунгааж талархлаа дүүргээсэй гэж хэлмээр байна. Талархлаа дүүргээсэй. Бүгдээ дуулал 103-ийн 2 дугаар ишлэгийг хамтдаа уншийе. Дуулал 103-ийн 2 дугаар ишлэл. Дуулал 103-ийн 2. За хамтдаа уншийе. За олсон уу? За Библи байхгүй бол урд бас гарч өгөх баха. За хамтдаа уншийе. 3-и. Сэтгэл минь эзнийг магтаж ач тусыг нь бүү мартаарай гэж хэлсэн. За энэ дээр Давид одоо дуулсан байна тийм үү? Давид одоо өгүүлсэн байна тийм үү? Давид талархал өргөтэй өөртөө болон бусдад бас энэ зүйлийг одоо сануулж хэлж байгаа гэж хэлж болно. Бурхны ач тусыг Бурхан өнгөрсөн хугацаанд хийсэн тэр ач тус ивэлийг хизээж битгий мартаарай гэж ярьж байгаа. Тэгэх юм бол сэтгэл чинь талархлаар дүүрэх болно гэж ярьж байгаа гэсэн юм. Давидын амьдрал бол тийм дардан байгаагүй. Давидын амьдрал бол ерөөсөө шууд хаан болоо шууд хаан сэнтэдээ бол суугаагүй. Тийм үү? Харин түүний амьдрал бол маш олон зовлон бэрхшээл, шантрал зөвхөрөл донд харанхуй хүндээгэр хүртэл явж исэн. Харин тэр үед нь үргэлж Бурхан түүнд тусалж байсан учраас юу вэ? Тэр үргэлж ирээдүйд өөрийнхөө итгэлийн амьдралыг үргэлж талархал дүүрэн байлгахын тулд юу вэ? Бурхан өөрийнх нь амьдралд хийсэн тэр ач тусыг ерөөсө мартаж болохгүй гэдгийг өөртөө тунхаглаж байгаа гэж хэлж байна. Энд гарч байгаа үг нь хинэгд хэлж байгаа гэсэн үг бол биш. Давид сэтгэл мэнэ хөөд оюун бодол мэнэ гэж дандаа Давидын дуулуудыг харах юм бол өөртөө сүнслэг үгүүдийг, ёроолуудыг, Бурханы гэсэн үгүүдийг тунхаглаж байсныг бид нар харж байна. Тэгвэл Давид энд юу гэж хэлж байна? Өөрийнхөө сэтгэл рүү хандаж, өөрийнхөө амьдрал руу хандаж, өөрийнхөө зүрх рүү хандаж, өөрийнхөө оюун санаа руу хандаж, бие махбод руу хандаж юу гэж хэлж байгаа вэ? Сэтгэл оюун минь эзний хийсэн ач тусыг битгий мартаарай гэж тунхаглаж байгаа гэсэн юм. Ах トゥ нар минь ээ, Бурхан та нарын амьдралд хийсэн ач тус хэр зэрэг байгаа вэ эргцүүлж хараасаа гэж хэлмээр байна. Бидний амьдрал заримдаа амьдралын салхи шуурга, уналт, өвдөлт, хагцал, харилцааны бэрхшээл дунд, алдаан дунд, уналтан дунд дарагчсан байдаг талархлууд. Бурхны хийсэн ажлууд манд мартагдчихсан байдаг. Тэр бүх харилцааны асуудлууд хэцүү зовлон бэрхшээлүүд уналтууд дарагчсан байдаг. Тийм учраас Давид юу гэсэн бэ? Сэтгэлээ уудалж онгоолгоод илүү гүнзгий тэрүү хараад Бурхан чиний амьдралд хийсэн тэр ач тусыг сан гэж хэлсэн байгаа байхгүй. Энэ бол талархлаа сэргээх шалтгаануудын нэг юм гэж ярьж байгаа. Тэгвэл бодож үзье. Бурхан бидний амьдралд хэрхэн оролцсон бэ? Өнгөрсөн хугацааны амьдралд. Тэр биднийг одоо хүртэл орхиогүй. Тэр өнгөрсөн хугацаанд ч бас ерөөсөө орхиогүй. Тэр аварчгаа зүгээр хайчхаагүй. Тэр авралын тухай гişэд 2000 жилийн өмнө биднийг авралын гайхалтай үйлсийг хийгээ тэр түүний хайр нь одоо болтол яг одоо бол ямар ч хамааралгүй байгаа гэсэн үг бол биш.
Тэр өнгөрсөн хугацаанд одоо болтол ажилласаар байгаа. Хэрвээ тэр авуучаад орхисон бол өнөөдөр бид чуулганд байх ямар хэрэг байгаа юм бэ? Тэр авуучаад орхисон бол өнөөдөр бид итгэлийн амьдрал мөргөл хүндэтгэл өргөөд итгэлийн замаар явах ямар хэрэг байгаа юм гэсэн утгатай зүйл юм. Бурхан байгаа учраас өнөөдөр бид өнгөрсөн хугацаанд янз бүрийн үйл явдлууд болсон явсан ч гэсэн Бурхан байгаа учраас бид өнөөдөр энэ газар сууж байгаа юм аа. Амен. Тийм учраас бид харах ёстой маш том зураглалаар харах юм бол Бурхан бидэртэй өнгөрсөн хугацаанд хамт байгаа юм аа. Алдаа хийж буруу зүвгүй байдалд орсож Бурхан биднийг өршөөд Бурхан биднийг хайрлаж зөв зам руу өнөөдөр хөтлсөн учраас өнөөдөр энэ газар байгаа гэж хэлж байна. Та өнгөрсөн хугацаанд чуулгандаа ирмээргүй санагдсан үед бас байгаа. Магадгүй та өнгөрсөн хугацаанд хин нэгэнтэй хамт ажилламааргүй муудалсан үед бас байгаа. Та өнгөрсөн хугацаанд хийж мэдэхгүй ямар нэгэн хингийн мөрлийн асуудлууд орсон байж болох юм. Та өнгөрсөн хугацаанд таныг хин нэгэ гомдоосон байж болох юм. Өнөөдөр ууж чадахгүй хэмжээнд өнөөдөр таныг хүнд байлд оруулсан байж болох юм. Гэхдээ Бурхан байгаа учраас өнөөдөр бид нар өнгөрсөн хугацаанд Бурхан ажилласан учраас өнөөдөр бид нар энэ газар байгаа юм а гэж хэлж байгаа юм. Амен. Ах トゥ нар минь бид нар заримдаа итгэхэд үнэхээр бэрхшээлтэй тийм замуудыг туулсан. Мөрөд байж болгоно итгэлийн ах トゥ усээ. Яг энэ үгийг бичиж явах үедээ би та нарыг хүн нэг бүрийн амьдралыг зүрхэндээ, оюун санаандаа эргцүүлсэн. Өнөөдөр миний хувьд цөөхөн жижигэн чуулган байгаа ч гэсэн нэг талаасаа ивэлтэй би бүх итгэгчдтэйгээ хамт алхаж байгаа. Та нар ямар зарим үнэхээр өлөвстэй явсан, зарим ганцаарцсан, орхигдсон, зарим буцаад алдагдаад буцаад ирж байгаа тэр бүх замуудыг чинь мэдэж байна. Мөн бас зарим нь бол гэр бүлдээ ч гэсэн янз бүрийн хүн дарамтуудыг үүрж исэн. Ажлын талбар дээр сургууль дээр хүртэл ямар зовлон туусыг би энэ цагт эргцүүлэн харж байна. Харин би байгаа биш. Бурхан байгаа учраас өнөөдөр бид нар өнгөрсөн хугацаанд ямар гайхалтай ивэлүүдийг бид нар зүр сэтгэлтэй бий болгосныг санаасаа гэж хэлмээр талархлаа тоочцгоё. Ямар их талархал бидний амьдрал Бурхан үлдээснийг харцгаая. Хэрвээ талархлаа тоочих юм бол ийм дуу гарч магадгүй. Бүх зүйл ивэл энэ дууны үг бас их гүнзгий байсан. Тэр аваа сургаалаа бэлж явахад энэ үнэхээр бодогдсон. Бидний чуулган хамтдаа маш олон сорилтуудыг даван туулж байна. Санхүүгийн хувьд, түрээсийн хувьд, дотоод асуудлын хувьд, сүнслэгийн хувьд, харилцааны хувьд маш олон зүйлүүдийг бид даван туулжээ. Бурхантай талархъя. Бид өнгөрсөн хугацаагаа харах юм бол хэд хэдэн удаа нүүх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Гэр оролт арай амтхан газар очих нүүх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд итгэгч нар байна маш олон хүнд хэцүү үеийг сорилтуудыг, зовлон бэрхшээлүүдийг, өвдөлтүүдийг, хагарлуудыг туулж байсан. Итгэгч нар байна чуулганаа орхиж байсан. Гэхдээ бид хэцүү байсан ч гэсэн чуулганыхаа үүдээ нээж ирсэн. Чуулганы эд зүйлүүд маань гундаж, эвдэрч, хагарах үеч гэсэн Бурхан өнөөдөр өөрийн чуулганаа тойлжээ. Бурхан байгаа учраас үүд маань нээлттэй байгаа. Бурхан байгаа учраас хэцүү ах トゥ усд өнөөдөр бие биений онцлог байдал, мэргэжил боловсрол, нас хүүс өөрчлөсөн. Бурхан байгаа учраас бид нар өнөөдөр хамт байгаа. Энэ бол талархал юм аа. Хэрэв Бурхан байгаагүй бид нар өнөөдөр хамтдаа байхгүй байсан баха. Ах トゥ нар минь чи алдаа гаргасан. Чи гуниглсан. Чи бас ганцаардсан. Чи бас дутагдсан, чи бас өвдсөн. Чи бас шантарсан, шархалсан. Харин бидний Бурхан байгаа учраас Бурханы чуулган байгаа учраас өнөөдөр бид нар талархах шалтгаанаа олж харж байна. Талархлаар сэтгэлээ өгцгөөе. Талархланд юу илэрхийлж байгаа юм бэ? Талархал бол Бурханы нэгүслийг илэрхийлж байгаа. Бурхан биднийг авраа зогсохгүй, авраад орхиогүй. Яасан бидний зүрхийг бас өөрчилсөн. Бид нар өнгөрсөн хугацаанд зөндөө алдаа гаргасан байж магадгүй буруу шийдвэрүүд гаргасан байж болох амьдралаа хараад удахгүй би санагдчихэж магадгүй. Би өөрийгөө зөв гэж бодсон зүйлүүдийг би Бурханы сонссон гэж бодож байгаа мөртлөө амьдрал дээр өөрийнхөө хүсэл эрмэлзлээс болоод Бурханы буруу үйлдэлүүд гаргасан байж болох юм. Гэхдээ эргэж харцгаая. Бурхан уучлсаар байгаа.
Өнгөрсөн хугацаанд уучлсан учраас өнөөдөр бид нар энэ чуулгандаа байна. Бурхан намайг өргөмжилсэн. Би хичнээн үйлчлсэн ч гэсэн надад олигтой юм олдоогүй ч гэсэн шагнал магтаал ирээгүй ч гэсэн өнөөдөр би Бурханыхаа өмнө зогсож байна. Түүний нэгүсэл байгаа учраас өнөөдөр бид нар хамтдаа байгаа юм. Амен. Тэгвэл харцгаая. Өнөөдрийг хүртэл та чуулганд ирээд өнөөдрийг хүртэл яг одоо сууж байгааг хараараа. Та өөрөө ч мэдээгүй өрөөл хин нэг мэдчихэж байгаа. Бурхан мэдчихэж байгаа. Маш олон өөрчлөлтийг танд Бурхан өгчээ. Бурхан бидний зүрхийг өөрчлөлтөд зогсохгүй. Бидний өөрчлөлтөд дамжуулаад бидний ажил, бидний сургууль, бидний хандлагуудыг өөрчилсээр байгаа. Яагаад вэ? Түүний нэгүсэл байгаа учраас юм аа. Нэгүсэл байгаа учраас юм. Тийм учраас ах トゥ нар гинэ. Нэгүслийг бид ойлгохын тулд Бурхан бидэнд хайртай учраас Христийг өгсөн. Христ бидний төлөө юу хийсэн бэ? Өөрийнхөө амийг зориулсан. Энэ ямар хүн цэнээр биднийг Бурхан өөртөө хүлээж авсан бэ? Ямар хүн цэнээр хайрлсан бэг эргэн санах боломжийг нээж өгч байна. Тийм учраас талархаарай гэж бас хэлмээр. Талархал бол өнгөрсөн амьдралынхаа сайн сайхан зүйлийг хараа сэтгэл ханамжтай байх үйл явдал биш юм аа. Бодож үзье. Бид нар өнгөрсөн хугацаанд итгэгчдэр минь чи болон та шархалсан байхаа. Өнөгтэй байсан байх. Заримдаа би гэр бүлдээ ганцаархнаа итгэж байсан байх. Ажлын талбар дээр ганцаархнаа итгэж байсан байх. Тэдгэр зүйлүүдээс болоод чуулганаа сонгох уу эсвэл ажлаа сонгох уу гэдэг энэ байдлаас болоод Бурханыг орхисон мэдрэмжийн замуудыг та туулсан биж болох юм аа. Гэхдээ Бурхан таны хизээж орхихгүй. Еврей номдоос харах юм 14 дугаар бүрэлдэхүүнээс харуул би чамаа хизээж орхихгүй, хизээж хаяхгүй гэж ярьж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ зогсож байгаа шалтгаан Бурхан байгаа учраас юу вэ? Өнөөдөр бид нар түүнд талархах цаг ирсэн байна. Тийм учраас өнгөрсөн хугацаанд та ямар ч зам туулсан ч Бурханы хайр нэгүсэл төвчээрийг санаад талархаарай. Чиний төлөө Бурхан ямар их төвчээрийг үзүүлснийг, ямар их өршөөлийг үзүүлснийг харж талархаарай гэж хэлмээр байна. Израильчуудын түүхийг бид нар мэдэн тийм үү? Израильчууд улаантайгс гарсны дараа төд дуудуулгүй итгэлийн замаар алхаж байхдаа гомдолсон. Гэхдээ Бурхан тэдэнд өөрийн гайхамшигаа, өөрийн хүч чадлаа, өршөөл нэгүслээ үзүүлсээр байсан. Тэгээд зогсоогүй бид нар Гитлэл ном 10 дугаар бүлгээс харах юм бол анхны магтаал талархал хүндэтгэлэн тухай гардаг бид нар мэдэн тийм үү? Тэн дээр Бурхан юу гэж хэлсэн бэ? Та нар талархаарай гэж хэлсэн. Тэд нар гомдлох үед та нар талархаарай гэж Бурхан хэлсэн байдаг. Яг энэ цаг мөчөөс эхлээд 40 жилийн турш Израилийн ард түмэн яасан бэ? Хүнд хэцүү замуудыг талархлаар туулсан байдаг юм гэж ярьж байгаа. Тийм учраас итгэлийн амьдрал бол дардан зам бол биш. Итгэлийн амьдрал бол бид нар энэ дэлхий дээр төр зүрээр амьдарч байгаа янз бүрийн нөхцөл байдлууд Бурхангүй хүмүүсийн дунд амьдарч байгаа учраас талархал нь бол энэ зовлонгуудыг, уруудалтуудыг, бэрхшээлүүдийг, шархуудыг эдгэх, ангаах, даван гарах шалтгаануудын нэг юм а гэдгийг хэлж байгаа гэсэн үг юм. Мөн хоёрдугаар нь бид нар яах ёстой вэ гэхээр одоо цагтаа бүгдээрээ талархцгаая. Одоо цагтаа. Бүгдээр 1-р Тесалоник 5-ын 16-аас 18 дугаар эшлэлийг хамт уншъя. 1-р Тесалоник 5-ын 16-аас 18. За хамтдаа уншъя. 3 Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйл талархлаа өрөв. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн гэж ярьж байна. Амен. За энэ үг ийм нэг санскрит биш, синхрон биш. Энэ үг ямар нэгэн өөдрөг үзэл санаа бол биш шүү. Энэ бол би хэн байхаас үл хамааран, миний нөхцөл байдлаас үл хамааран гарах ёстой Бурхны хүслийн тухай ярьж байгаа гэсэн юм. Юу гэж хэлж байгаагаар хүмүүс энэ үгийг энэ ишлэлийг бодохдоо дандаа тасралтгүй залбир, үргэлж баяртай бай гэдэг үгүүдийг их бодож идэг. Харин бүх зүйл талархаарай гэдэг зүйлийг хүмүүс хэдүүлэн их боддоггүй. Харин энэ гурван үгийг хэлсэн нэг нь бол Есүс хэлж байна. Энэ бол Христ Есүс доторх Бурхны хүслээ гэж ярьж байгаа. Өдөр бүртээ талархацгаая. Тэгвэл өнөөдөртөө бүгдээрээ талархахаас эхлэх болно гэж хэлж болно. Өнөөдөр та амьсгалж байна уу? Бид талархах шалтгаан маш амархан. Өнөөдөр та алхаж байна уу? Энэ бол талархах шалтгааны энгийн нэг зүйл юм, тийм үү? Энэ бол Бурхан бидэнд өгсөн бэлэг юм а гэж ярьж байгаа. Бэлэг юм а гэж ярьж байгаа. Тэгвэл хамгийн том талархал бол юу вэ гэхээр чуулган.
Чуулган. Тийм учраас бүгдээрээ чуулганыхаа төлөө талархцгаая. Бид нар чуулган дотор өнөөдөр тав тухтаа сандал дээр суугаад мөргөл өргөж байна. Бид нар өнөөдрийн чуулган маань ямар нэгэн хавчлага цагдаа янз бүрийн тийм харгислал хүчирхийлэлтийн зүйл ерөөсөө тийм уус цөрөөс ч юм уу иргэн тойроос ерөөсөө тийм зүйл алга байна. Энэ бол талархал биш гэж юу? Тэгвэл бид нар илүү талархал дотор амьдрах боломжтой юм гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл ялангуяа энэ юу гэж хэлж байгаа вөхөр хэрвээ та талархах юм бол залбирах болно. Хэрвээ та талархах юм бол баяр хөөртэй баг шалтгааныг олж авна гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас юу вэ? Бурхан биднээс өргөж хүсдэг зүйл нь юу вэ? Та нарыг үргэлж талархал дүүрэн байгаасаа гэдгийг Бурхан үргэлж хүсэж байдаг юм а гэдгийг харах хэрэгтэй. Тэгвэл талархна гэдэг нь юу вэ? Хүнд хэцүү үед сорилтын дундч итгэлтэй байж чадна гэж хэлж байгаа. Бурханы хайр хамгаалтыг бид нар бас талархал гэж хэлж болно. Гэхдээ эдгээр бүх зүйлүүд нь юу вэ? Бидний итгэлээс итгэл дотор өсгөж байдаг үйл явц гэж хэлж болно. Та нар бодож үзээрэй, чуулганаа бодож үзээд талархаараа. Бид нар 25 жилийн ойн баярыг хийж байна. Энэ хүрээндээ бас бид нар үйл ажиллагаанд явуулж байгаа. Тэгээд та нар чуулганыг хараараа гэрэлтэй байна, техниктэй байна, хөгжимтэй байна, дуу. Одоо энэ зурагт хүртэл байна шүү дээ, тийм үү? Ийм зүйлгүй чуулганууд маш их байгаа. Хятад өнөөдөр яг одоо 100 сая гаруй хүмүүс юу газар дор мөргөл хөдгөл өргөж байна. Тэд нар дуулах чөлөөтэй эрх чөлөө гэж байхгүй. Гэхдээ өнөөдөр тэд нар хятадыг өөрчлөх эерэг байлгахад маш хүчтэйгээр яасан бэ? Нөлөө үзүүлсээр байна гэж хэлж байна. Харин бид нар өнөөдөр илүү талархлаараа нийгэм дээрээ, ажил дээрээ итгэгч энэ чуулган дотор гэрэлтэх ёстой юм гэж хэлж байна. Тэгэхээр ах トゥ нар минь ээ, та бүхэн чуулганд байгаагийн төлөө талархаасаа гэж уриалмаар байна. Хажуунаас за хэлцгээ. Энэ чуулганыхаа төлөө талархцаая гэж. Тэгээ чуулган байна, олон үйлчлэлийн талбаруудтай байгаад бас талархах хэрэгтэй. Хүүхдийн чуулган, өсвөрийн чуулган, заримдаа хүүхдүүд ирэхгүй байх тохиолдолд сайн өсвөрийн чуулган ч гэсэн бас хүүхдүүд ирэхгүй байх тохиолдол бас байж идэг. Гэхдээ яг үйлчлэх хүмүүс байгаа нь бол талархал юм а гэж ярьж байгаа. Үйлчлэх хүмүүс. Тийм учраас та бүхэн бас энэ үйлчлэлийн талбаруудын төлөө бас талархаараа. Өнөөдөр инженеэр те бас ингээд залуучуу сайн мэдээ хөлбөр гэдэг чуулган ба чадах хэмжээгээрээ үйлчлсээр байна. Чадах хэмжээгээрээ. Одоо бид нар 5 өдөр болгон ариун сүнсний хичээлгээд сурал хичээлүүдийг хийсээр байна. Итгэгчнэр маань боломжоор оролцоод байна. Олон хүнтэй болох чухал биш. Хэн ирэх нь чухал юм. Чуулганд хэн ирэх нь чухал юм. Бурхан үүнийг хүсэж байгаа юм гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь ээ, ганцхан баярын өдрүүдээр бүгдээрээ талархлыг бодгош. Манай чуулганы итгэгчнэр өдөр тутамдаа сэтгэл хангалуун байж зөв сэтгэлийн хандлагатай байх юм бол энэ бол юу вэ? Өөдрөг чуулган байх болно гэж хэлж байгаа. Та бүхэн гэр бүлийнхээ төлөө талархаараа, итгэл нэгт ах トゥ усийн төлөө талархаараа. Тийм үү? Тэгээ энийг нэг удаа биш. Хийж байгаа нэгэндээ баярлаа, чамайг байгаа учраас талархаж байна гэж минь усыг хэлж чаддаг байгаас гэж хэлмээр байна. Зөвхөн энэ баярын саруудаар биш. Тэгэх юм бол чиний талархлаар бусад ч босгон байгуулагддаг юм а гэж хэлж байна. Заримдаа хин нэгэнд яахааргүй цагт болгоод хин нэг надад талархаасаа баярлалаа гэж хэлээсэ гэдэг тийм хүлээлтүүд бас байж идэг. Тэр хүлээлтэн тэргүүний дараагийн мотивац сэтэл одоо урам зориг нь бас болж идэг юм а гэдгийг бид бодох хэрэгтэй. Тэгэхээр ах トゥ нар минь талархалтай чуулган болвол өргөж тэн дотор сэтгэл хангалуун байдал эерэг өөдөр оршихуунууд бий болж эхэлдэг юм а гэж хэлж байна. Хүчрэг чанарууд бий болдог юм а гэдгийг бас хэлж байна. Тэгэхээр ах トゥ нар минь та бүхэнд хэм нэг талархлыг зүгээр энэ баярын саруудаар биш өдөр тутмынхаа амьдралын хэм маяг болох хэрэгтэй. Та төлөвлөөрөө. Бид нар ихтэй талархлыг төлөвлөөгүй байдаг. Талархлыг төлөвлөөгүй учраас та магадгүй амьдралын гоныг зовлон цөхрөл донд яг хувирдаг итгэгчд болох аюултай юм а гэж хэлж байна. Тийм учраас ах トゥ нар минь та бурхан талархаараа. Чуулганаа бодохдоо бурхан минь танд баярлалаа. Бодож үзье. Та өнөөдрийн хүртэл явж байхдаа магадгүй ийм талархлыг хэлж үзээгүй гэж болох юм. Тэр нь юу вэ? Бурхан танд баярлалаа. Энэ чуулганы төлөө талархъя. Таны чуулганы төлөө баярлалаа. Бурхан минь энэ чуулганаар дамжуулаад үйл ажиллагаа тасалдахгүй явуулж байгаагийн төлөө баярлалаа. Үүд нь үргэлж нээлттэй байгаагийн төлөө баярлалаа гэж. Янз бүрийн битгий бод. Зөвхөн бурхан энэ чуулганыг бий болгосон төлөө талархаарай. Өнөөдөр жишээ ээжнэр хоол хийж байна. Бид нар талархах хэрэгтэй. Бид нар өглөө данаар нэраа хүүхдүүдтэй ч гэсэн те өөртөө бас артаа, ажилтаа, амармаар байгаа ч гэсэн эрт ирээд бид нар яасан бэ?
бидэнд сэтгэлээ хуваалцж байна. Энэ бол бас талархах шалтгаан юм а гэж ярьж байгаа. Бидний дэргэд бас ундсан хүмүүс бас байгаа. Тэ? Гэхдээ таны хажуу сууж байгаа хүн чинь өчнөө олон итгэлийн замаар унсан ч гэсэн өнөөдөр тантай хамт сууж байгаа шүү дээ. Тийм учраас бас талархаарай. Өнөөдөр чуулганд сайн хийж чадахгүй байгаа ч гэсэн үйлчлэлсээр байгаа хүмүүс байна. Тэдний төлөө бас талархаарай. Мөн бид нар бас зовлон бэрхшээл дундч бас талархах хэрэгтэй. Өнөөдөр энд ямар зам туулаад явж байгааг бид нар сайн мэдэхгүй ч гэсэн зарим хинч яриаггүй хэцүү зэрэг бэрхшээлийг туулж болох юм. Эндээс бид нар өргөн утгаар харах юм бол чуулган үргэлж амар тайван эсвэл сорилтгүй замаар явдггүй юм аа. Харин итгэгчдийн талархал нь биднийг бурхан төвлөрүүлснээр итгэлээ баттгах, нэгтгэх, бие биенийхээ төлөө гэсэн зүрх сэтгэлээр явж эхэлдэг юм аа. Талархал нь бидний сэтгэлийг өргөж өгдөг, өөдрөг болгож өгдөг. Хүнд хэцүү үед хамтдаа бие биенийхээ гараас хөдөлцөж, хамтдаа зовлондоо алхагч тэр шалтгаануудыг, тэр амлалтуудыг бидний дотоод өргөж өгч өгдөг. Тийм учраас ах トゥ нар талархлыг юугаар хэмжих вэ гэдэг нь асуудал байна. Талархал бол хизээч нөхцөл байдлаар хэмжигддэг юм. Цаг хугацаагаар хэмжигддэг юм. Талархал бол яг одоо бурхантай хамт байгаагаар хэмжигдэнэ. Тийм учраас ах トゥ нар нэ. Өнөөдөр бурхан бидэртэй хамт байгаа учраас яг одоо та бурхан таныг орхиогүй шүү. Таныг хаяагүй шүү. Тэр таныг тайвшруулахад хизээ таны дэргэд байдаг шүү. Энэ бол баяр хөөртэй талархалтай байх шалтгаануудын нэг юм а гэж ярьж байгаа. Өнөөдөр Монголын нийгэм бас эдийн засгийн хувьд бол хямралтай байна. Улс төрийн хувьд бол ороо босгоо байна. За ялангуяа залуу үеуд бол нэлээд тийм хүнд үеуд бас туулж байна. За өчтөр орой 100-100 гэдэг нэг парти болсон тийм үү? Магадгүй би энэ дээрээс энэ үгийг хэлж байгаа боловч энэ үг бол чухал үг шүү гэж хэлмээр байна. Бид нар ийм зугаа цэнгэл, ийм нийгмийн ийм одоо ёс бус зүйлүүдэд оролцохгүй байх нь өөрчлөл ашигтай шүү. Аригтэл, зодоонуудын хүчирхийлэл, хар тамхи, залуучуудын бүлэглэл, уруу талтууд маш их газар авч байна. Та тэрийг нэггүй удаа сонсоод амьдралдаа тэр чигээрээ унах аюултай байна. Харин тэрийг нэг удаа өнгөрүүлснээрээ та өөрийнхөө ирээдүйд зөв шийдвүүдийг өгч байгаа. Тийм учраас энэ зугаа цэнгэлүүд, янз бүрийн дутуугүй комплексүүд биднийг маш их яасан бэ? Сэтгэл ханамжтай болгож байгаа юм шиг уруу талтууд маш их байгаа гэсэн үг юм. Пасторуудыг ийм зүйл номлолоо гэд хүмүүс бол янз бүрийн шүүмжлүүд өргөж идэг. Гэхдээ эцсийн өдөр бид нар эзний үн зогсох учраас пасторууд үн дотор хамгаалах хэрэгтэй, хэлэх хэрэгтэй учраас ойлгоорой. Тийм учраас ах トゥ нар минь итгэлээр сул унсан нэгнийг харахтаа эсвэл бүдэрсэн нэгнийг харахтаа бид нар яах ёстой? Засаж залруулна гэдэг нь хизээ нэгэн цагт бид нар талархах шалтгаануудаа бие биендээ хуваалцж байгаа гэж хэлж байна. Өнөөдөр чуулган дотор ганцаардаж байгаа хүмүүс бас байгаа. Ойлгомжгүй итгэгчнэр бас байгаа. Та тэр хүмүүсийг ойлгож хүлээж авч тэдний төлөө залбирч эхлэх үед тэдэртэй мэдлэх үед Бурхны зөв сэтгэлийг ойлгож эхэлнэ. Тэгээд та талархах тэр зөв сэтгэлээ өнөөдөр бий болгож байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас ах トゥ нар минь яг одоо байгаадаа сэтгэл хангалуун байхын тулд Бурхан дээр хараагаад төвлөрүүлээрэй. Танд байгаа бүх зүйл Бурханых. Өнөөдөр би чуулганд үйлчилж байгаа боловч надад бүх зүйл байгаа боловч бүх зүйл юу вэ? Минийх биш. Миний гэрт байгаа бүх зүйл минийх юм шиг болж бүгдээрээ Бурханых юм аа. Өнөөдөр чиний ажил ч гэсэн Бурханых. Амен. Чи авж байгаа цалинч ч гэсэн бас Бурханых. Амен. Чиний өнөөдөр найзсан ч гэсэн бас Бурханых юм. Амен. Бүр илүү өөр юм ярил чиний дэргэд байгаа дайсан ч гэсэн бас Бурханых. Энэ бол талархлын нууцад суралцах шалтгаанууд юм а гэж ярьж байгаа. Гурав дахь нь талархлын үр дүн гэж байгаа. Талархлын үр дүнд юу бий болох вэ гэхээр сэтгэл хангалуун байдал бий болно, итгэл найдвар бий болно, амар тайван бий болно гэж ярьж байгаа. Чуулган дотор талархал бий болох юм бол сөрөг бодолтой хүмүүс эдгэрч өөрөө ч гэсэн бас хамгаалагдаж харин чуулган дотор Бурхны хайр, итгэлтэй байдлууд дүүрч эхэлдэг. Бидний сэтгэл хангалуун байдал, бидний амар тайван байдал бол нөхцөл байдлаас үл хамааран
бидний дотор нүүрэх процесс байх хэвээр. Энэ нь бол Бурханаас юм аа. Тийм учраас хүн болгон Бурхан дээр хараагаа төвлөрүүлж эхлэх үед, хүн болгон өнөөдөр асуудлуудаа Бурхан дээр төвлөрүүлж эхлэх үед, хүн болгон өөрийгөө Бурхан дээр төвлөрүүлж эхлэх үед та эдгээр зүйлүүдийг амтлах, мэдрэх боломжтой гэж хэлж болно. Яг тэгвэл талархал бол бид нар сайн сайхнаа тоочж, сайн сайхан байгаа зүйлүүдийг олж харж тэгээд яг бидний сэтгэл маань төлөвшөж эхэлдэг. Талархалгүй сэтгэл талархлаа мартна гэдэг нь бол сэтгэл дундуур болно, гомдолтой байх болно. Тэгээд яг янз бүрийн шарахтай байх болно. Харин талархал нь бол гэрэлтүүлдэг. За сүүлийнх нь ярьж өгье. Талархал бол биднийг Бурхны амлалтуудад найдвар тавилдаг зүйл юм. Бүгд Ром 8:28-ыг үзье. Ром 8:28. Хамтдаа уншия те. За урд бас гарсан байгаа. За хамтдаа уншия 3. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудсан хүмүүс тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ гэсэн байна. Та Бурхныг хайрладаг уу? Би бол эргэлзэхгүй та бүхэн Бурхныг хайрладаг баха. Та бол Бурхны зорилгын дагуу дуудсан хүн юм. Амен. Та яг тэр зүйлийн төлөө амьдрах юм бол Бурхан бүх зүйлийн төлөө, сайн сайхны төлөө таны амьдралд ажилласаар байх болно. Өнөөдөр мөрөл ба хайр чуулганд ирээдүй байгаа. Тэгвэл энэ ишлэлч гэсэн бас байгаа. Өнөөдөр зарим хүмүүст чуулганы ирээдүй тодорхой бус харагдаж магадгүй өнөөдөр. Гэхдээ чуулган оршиж байгаа гэдэг нь болохоор Бурхны амлалт байгаа учраас чуулган оршин тогтож байгаа гэж хэлж байна. Та бүхэн чуулганыхаа алсын харааг мэдэх үү? Мэднэ. Нэг хүн толгой догсон чи бүр тэнийгээд явчлаа. Амар гоё урам зориг авчлаа те. Бидний алсын хар бол Матай 28:19 хорш тийм үү? Бид тэр ишлийг мэдэн ч юм уу? Иймээс явж бүхнсээ дагалдагч болох тун эцэггүй ариунснаар тэдэнд заасан бүхнийг сахин бэдүүлэх тэдэнд за үед өсгөл өрөлт би та нартай хамт байх болоо гэжэлсэн. Энийг маш товчхон үгээр хэлэх юм бол бид нар бол бүх үндэсний төлөө амьдарч байгаа хүмүүс. Тийм учраас өнөөдөр зөвхөн энэ цуглааны хэдэн хүмүүсийн төлөө биш. Энэ чуулган оршиж байгаа нь ирээдүйд бүх үндэстэнд эзний сайн мэдээ хүргэхийн төлөө амьдарч байгаа. Тийм учраас хараагаа бид нар яах ёстой? Өргөсгөх хэрэгтэй. Өнөөдөр танд зочиж байгаа зовлон бэрхшээл, өнөөдөр зочиж байгаа эрүүл мэндийн өвдөл шаналл, янз бүрийн харилцааны асуудлыг бодох биш. Харин бид нар үндэсний хэмжээр Бурхны агуу тэр амлалтыг харах юм бол өнөөдрийн асуудлуудыг маа гэж тэрээ дунгаж чадна гэж хэлж болно. Зохиж чадна. Тэмцэж чадна гэсэн утгатай зүйл байхгүй. Тийм учраас актуунаар минь ээ. Бурхан таны энэ чуулган сайн сайхныхаа сайн сайхан зүйлээр төлөвлөсөн байгааг та бүхэн хараасаа гэж хэлмээр байна. Яг л Бурхан бидний ирээдүйг мэддэг. Иремья 29:11 уншия. За энд уншия те энэ урд гарцсан байна. Хамтдаа уншия. 3. Учир нь та нар зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг бид мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх, гайхамшиг бус харин сайн сайхныг өгөх төлөвлөгөөнүүд юм аа гэсэн байгаа. Амен. За энд гарч байгаа өнөөдрийн сэдвтэй холбоотой хамгийн чухал үг нь юу вэ? Ирээдүй ба найдварыг өгөх гэж ярьж байна. Сайн сайхны төлөвлөгөөнүүд юм аа гэж хэлсэн байгаа. Өнөөдөр мөрөд ба хайр чуулганд Бурхан сайн сайхныг төлөвлөсөн байгаа. Тэр сайн сайхан төлөвлөгөө чуулган гэж биш, хүн болгонд төлөвлөснийг тодорхойлж байгаа гэж хэлж болно. Тодорхойлж байгаа гэж хэлж болно. Тийм учраас чуулган цаашдаа ирээдүйн хувь заяа хэний гарт байгаа гэхээр Бурхны гарт байгаа. Бурхны гарт байгаа. Тэр биднийг хайрлаж, тэр биднийг зоригтойгоор өндөр нэг газар дуудсан. Тэгээд тэр сайн сайхан хийгээд өөрийнхөө ирээдүйд төлөвсөн төлөвлөгөөнүүдээ биднээр дамжуулаад хийхийг хүсэж байна. Бурхан чуулганы талаар бодохдоо үргэлж хайрын талаар бодож байдаг. Хайрлах тухай бодож байдаг. Тэгээд дайдас биш харин итгэл яв, найдварыг үргэлж Бурхан дамжуулж хүч өгдөг юм гэж ярьж байгаа. Тийм учраас ахтунаар юмнэ. Итгэл бол талархлын үндэс. Итгэл бол биднийг ирээдүй рүү хөтлж яддаг юм гэж ярьж байгаа. Өнөөдөр бидний өөр нэг ирээдүй бас бидэрт байгаа. Бурхны амлалтаас гадна өөр нэг ирээдүй нь энд байгаа үтгэгч нэг болгон юу вэ? Есүс Христтэй хамт уулзсан. Тань тийм итгэл байгаа юу? Бид чуулганы ирээдүй магадгүй зарим хүмүүс тодорхойгүй байж болно. Таалаг ухаантай байж болно. Таалаг
потенциалтай байж болно. Эсвэл лаглаг юм сурцсан байж болно. Гэтэ өөр нэг онцгой чухал ирээдүй байгаа шүү. Бид нар Есүс Христтэй уулзсан. Энэ маш чухал шалтгаанууд, чуулганы оршин тогтох шалтгаануудын нэг юм гэж ярьж байгаа. Бид нар Библиэс харах юм бол Бурхны бидэнд аюул болон амтлагуудыг орхисныг бид үлдээсийг бид нар мэднэ. Еврей номон дээр харуул тэр бидийг хязгаарч орхихгүй гэж хэлсэн. Ром 8:24-28-аас харах юм бол бидэнд үргэлж сайн сайхны төлөө бидний дотор ажилласаар байх болно гэж хэлсэн байна, тийм үү? Бас биднийг аварсан гэж ярьж байгаа. Таны аврал алдах уу? Таны аврал алдах уу? Алдагдсан юм шиг амьдарч болохгүй. Аврал бол хизээч алдагдахгүй. Амен. Тийм учраас хүчлэг байх чанаруудын нэг юм аа гэж. Итгэж хүн зоригтой байх чанаруудын нэг юм. Ирээдүйдээ итгэлтэй байх чадруудын нэг юм аа гэж хэлж болно. Мөн Тэнгэрийн хаанчлалд хүн болгон очих болно. Тэнгэр улсад хүн болгон өнөөдөр мөрөд баажуулсан итгэж хүн нэгүр бол бүр очих болно гэж. Энэ найдруу та бүхэн битгий алдаасаа гэж хэлмээр. Та өөрчлөөд энийг харж байгаа юу? Өөрчлөөд энэ зүйлүүдийг та найдруу тавьж байгаа юу? Мөрөд баажуулганы итгэж хүн нэгүрийг бурхан өөртөө хүлээж авах хүсэж байгаа. Тийм учраас ах トゥ нар нэ ирээдүйд бүгдээрээ хамтдаа алхахад дараагийн 25 жил рүү бид нар алхахад бид нар зөндөө сорилтууд байх болно. Зөндөө асуудлууд тулгарх болно. Тооцоолоогүй зовлонгууд ирэх болно. Гэхдээ яах вэ? Та бүхэн итгэлээ найдвараа битгий алдаараа гэж бас урамшуулмаар байна. Бурхны амлалт бол хизээч өөрчлөгддөггүй. Бурхны амлалт бол заавал биедэг. Бурхны амлалт биднийг айдсаж чөлөөлдөг. Бурхны амлалт бол гамшигаас биднийг хамгаалдаг. Бурхны амлалт бол бидний итгэлээс унах үед босгодог шалтгаанууд юм а гэж ярьж байгаа. Бурхны амлалт бол талархах шалтгаануудын үндэс юм аа гэж хэлж байгаа гэсэн үг юм. Тийм учраас ах トゥ нар гинэ. Бүгдээрээ баттаа мэдэх зүйл байна. Бүгдээрээ ирээдүйд Христтэй хамт уулзах болно. Тэнгэр улсад очих болно. Тэр бидэнд шинэ орон байр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ орон байранда санаа зовхоос бүгдээр Тэнгэр улсад Христ бидэнд төлөө бэлдсэн орон байрт бүгдээрээ хамтдаа орохын төлөө найдвараа талархал дотор хадгалаад явцгаая. Христ удахгүй ирэх болно. Тэгээ бид жинхэнэ баяр хөөр талархлыг мэдрэх болно. Бүгэнцгээ хамтдаа бүгдээрээ энэ цаг мөчөөс эхлээд энэ сарын турш үг болон үйлдэл, хандлага, итгэл, харилцаагаа ирээдүгээ бурхан руу төвлөрүүлцгээе. Чуулганы итгэгч нэг бүр бурхан руу төвлөрүүлж эхлэхэд тэр чуулганд жинхэнэ баяр хөөр, жинхэнэ талархлууд дүүрэх болно гэж хэлмээр байна. Дараагийн 25 жилдээ бүгдээрээ талархлын 25 жилийн замаар алхацгаая гэж урамшуулмаар хамтаа залбирцгаая. Хамтаа эсэм бүгдээрээ залбирцгаая. Тэгээ бүгдээрээ эзэнд гой талархацгаая. Юуны бүгдээрээ энэ цагт өнгөрсөн хугацаанд бурхан бидний амьдралд хийсэн тэр ажил үйлсийн төлөө талархацгаая. Биднийг аварсан нэгүслийн төлөө талархацгаая. Өнөөдөр бид нэр зарим хүмүүс бурханы дотор гэр бүлд болсон хүмүүс байна. Бурхан танд өгсөн тэр гэр бүлийн төлөө талархаарай. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд бурхан таныг ажилгүй байлгаагүй. Талархаарай. Өнгөрсөн хугацаанд танд олон сорилт өвчнг таны амьдралд туулуулсан байж болох юм. Бурхан талархаарай. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд бурхан таныг олон замаар туулуулсан ч гэсэн өнөөдөр энэ чуулганд дуудаджээ. Энэ чуулганыхаа төлөө талархацгаая. Та өмнө энэ талаар бодож ирсэн үү? Бодож ирсэн үү? Чуулганы